16 дугаар анги. Татгалзсан нам. Хүлээ. Тэд дөнгөж сая байж боломгүй юм буруу сонссон байхаа. Луу бар ах トゥ хоёр хүмүүсийн царай хачин болохыг хараад гайхав. Энэ үед тэдний эргэн тойрны хүмүүс бүгд л буруу сонссон байх гэх мэт шивнэлдэж байлаа. Тэд яагаад салхины нэгдэл Чүфэнийг элсүүлэх гээд байгааг ойлгохгүй байв. Дөнгөж сая Чүфэнийг нэг жижигхэн нэгдэл хөөсөн. Ингэж хөөгдсөн хүнийг яагаад салхины нэгдэл авах гээд байгаа юм бол? Чүфэн салхины нэгдэлд ормоор байна уу? Хүмүүс гайхаж байгааг харсан Байлон ахаад нэг асуулаа. Зүуд биш үсттэй. Салхины нэгдэл нэрээ энэ залууг элсүүлэх гээд байгаа юм байх та. Салхины нэгдэл урьж байгааг бодоход энэ хаанаас гарч ирсэн сурагч вэ? Салхины нэгдэл дан гоц сууд сурагчд байдаг үсттэй. Яагаад энэ энгийн хүнийг авах гээд байгаа юм бол? Огт ойлгохгүй юм. Түүнд онцгой чадвар байгаа мó? Гэхдээ яаж ч харсан юу ч харагдахгүй байна та. Нэг муу жижиг нэгдэлч түүнийг авахгүй байхад тэр яаж хүчрэхэг байдгийг? Чүфэн дээр тал талаас нь хүмүүсийн харц төвлөрч шивэр авир хийж байв. Гэхдээ яаж ч бодоод тэд Чүфэнийг юугаараа онцгойг олж харахгүй л байв. Тэгсэн ч тэд Чүфэнийг биширч байлаа. Салхины нэгдэлд орохыг тоо томшгүй олон сурагчид хүсдэг. Бас тоолж барамгүй олон гоц сууд сурагчид татгалзсан хариу авч байсан. Энэ бол дотоод танхимын ариун нутгал гэсэн үг. Салхины нэгдэл бол сурагчдын мөрөөдөл болсон бүлгэм. Энэ нь биелэшгүй зөвхөн мөрөөдөл байсан юм. Гэтэл энэ мөчөд тэдний шүдэн биширдэг бүлгэмийнхэн тэдний урд хүн райд зогсож байна. Яаж атаархахгүй байж чадах вүлээ? Байж боломгүй юм. Чүфэн тэр хамгийн ярвгар царай гаргаж байгаа хүмүүс нь мэдээж Чү овгийнхан байлаа. Ялангуяа Чүвэй тэр яг л асар том алхаар нүдүүлчихсэн юм шиг санагдаж байв. Чү юуэж бас ялгаагүй цочордов. Тэр Чүфэн рүү хажуугаас нь ширтэнгээ жижигхэн амаа нээгээд нүдэн зогсолтгүй анивчиж байв. Хүмүүсийн цочрлыг харсан ах トゥ хоёр сэтгэл хангалуун гихч нь Чүфэн рүү ширтлээ. Хүмүүсийн цочрлоос илүү тэд Чүфэнийг ямар хариу үйлдэл гаргах бол гэдэгт их сонирхож байв. Тэд Чүфэнийг баярлаад дэгдээсэй гэж хүсч байлаа. Гэвч Чүфэн тэдний урмыг хугалсан юм. Тэр тунгалаг ус мэт ямар ч нүүрний хувирал гаргалгүй тайван зогсож байв. Хамгийн цочрол өгсөн зүйл нь Чүфэнийг хэлсэн үгс. Сайн сансанд чинь баярлалаа. Гэхдээ би одоогоор ямар ч нэгдэлд орох бодлого байна гэж хэллээ. Юу? Би буруу сонсоогүй үсттэй. Тэр татгалзчих уу? Чүфэн үг амнаас нь гарвуу үгүй юу эргэн тойрны хүмүүс ахиад л бөөн шүүгэнд автлаа. Тэдний ихэнх нь Чүфэнийг татгалзаасаа гэж хүсч байсан ч үнэхээр татгалзна гэж бодоогүй аж. Чүфэний хариуг сонссон ах トゥ хоёр хөмсгөө зангидлаа. Тэдний сэтгэл дундуур байгаа нь илт харагдана. Чүфэн, чи салхины нэгдэлд орох юм бол гүн цэнхэр сургууль дотор дардан замаар явна. Нэрээ татгалзаж байгаа мó? Байлон зөвлөгөө маягаар хэллээ. Үнэхээр уучлаарай. Чүфэн шийдэмгий хариуллаа. Чи Баяхуу жаахан ууралсан ч Байлон гараа сунгаад түүнийг зогсоолоо. Байлон Чүфэн рүү хараад ахаад нэг бодоод үзээрэй Чүфэн. Үгээ хэлээд Байлон эргэж хараад яваад өглөө. Баяхуу ширүүнгэгч нь хараад том алхлан явлаа. Тэр жинхнээс салхины нэгдлийн урилгаас татгалзаж байгаа юм байх та. Тэнийг юм болов? Түүнийг сайн ажиглавал тэр огтхонч бодоогүй. Тэгэхэр тэр салхины нэгдлийн алдар цуг мэддэггүй бололтой. Азгүй юм да. Ирээдүйд тэр салхины нэгдлийн сүр хүчийг ухаарсан үедээ их л харамсах байх та. Ирээдүг гинэ салхины нэгдлийг хэлгэнүүлвэл үгснээс ялгаагүй. Энэ үед хүмүүсийн ам нээгдэх болгонд янз бүрийн таамаг дэвшүүлж байв. Чүвэй хүртэл гайхан асуулаа. Чүфэн, чи дөнгөж сая юу хийснээ мэдэж байна уу? Сая мэднэ. Дотоод танхимын домог болсон салхины нэгдэл үсттэй. Чи мэдсээр байж татгалзсан юм уу? Чүвэйд хэлэх чүг олдохгүй байв. Би юугийн ч мэдтгүү нэгдэлд орохгүй.
салхины нэгдэлч бас адилхан. Шүүфэн гайхмаар тайван зогсоод инээмсэглэв. Хүмүүсийн гайхсан хардсуудыг үл тоон салхины нэгдлийг нэг нүдэрэж харалгүй эрхэмсэхээр явлаа. Чүүюэ Шүүфэний явсан зүг рүү ширтээд төвөгшөөсөн аятай бовтнов. Шүүфэн, би чамайг улмал ойлгох байгаад байх юм. Үнэн дээр Шүүфэн ч гэсэн салхины нэгдлийн урилгад цочирдсан юм. Хэрвээ маструуд Шүүфэний дантян дотор байдаг зүйлийг мэдчихвэл юу болохыг хэн ч мэдэхгүй. Түүний эдсийг нэн ухахыг ч үгүйсгэхгүй. Удалгүй ордны гадна байдаг нэгэн нууцлаг газар луу бар ах トゥ хоёр сэтгэлээр унсан харагдана. Тэдний урд нэгэн залуухан охин зогсож байв. Тэр охины уян зөөлөн арьс, хурц хөмсөг, том алаг нүд, жижиг уруулна энтор мэт тод харагдана. Түүний царайг харахад жаах нуу гэмээр байсан ч үгээр хэлхийн аргагүй үзэгсэлэнтэй байсан юм. Нас бий гүцээгүй үзэгслэн гоо гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ мөчөд охин хөмсөг зангидж ах トゥ хоёроос асуулаа. Тэр манай салхины нэгдэлд орохоос татгалцсан гэв үү? Сумэ ихчээ, бидний хэлсэн бүгд үнэн. Ах トゥ хоёр зэрэг хариуллаа. Манай салхины нэгдлийн урилгаас татгалзах зоригтой хүн байдаг. Амнаасаа уйдсан байх та. Тэр охин уруулаа хазаад үзэгсэлэнтэй нүдэнд нь уур хилэн тодорно. Сумэ ихчээ, үннийг хэлэхэд бид түүнийг юугаараа тийм онцгойгч мэдэхгүй байтал биднийг явж түүнийг өргөсөн. Хэрвээ түүнийг бэртээх юм бол бид юундаа хайс юм? Бид түүнийг өрж нүүр өгч байхад урдаас бөхс өгнө гинэ. Түүнд жаахан өвдөлт мэдрүүлэхгүй бол манай салхины нэгдлийн нэр хүнд яах болж байна? Энэ асуудлыг та хоёрт даатгая. Игч маань байсан цагт та хоёр яах чгүй? За. Ах トゥ хоёр урдаа зогсох үзэгсэлэнтэй охины өөдөөс үг хэлж зөргөлсөнгүй. Бас эцсийн удаа хэлий. Битгий намайг ихчээгээдвэ. Би та нараас ихч биш. Ах トゥ хоёр руу харсныхан дараа яваад өглөө. Ах トゥ хоёр тэр охиныг яван явтал хөдөлгөөнгүй зогсож байгаад харагдахаа болсон үед нь л уртаар амьсгаллаа. Энэ охин ч хэцүү юм а. Биднийг боолч хэл үзэх юм гэж баяхуу духан дээр хөлсөө арчингаа гомдлолоо. Ямартайч түүний гэр бүлийн байр суурийг үл тоосон ч эгч нь л ганцаараа дотоод танхимд асар нэр нөлөөтэй гэж баялон хэллээ. Надад эгч нь илүү таалагддаг. Тэр илүү зөөлөн ааштай. Зөөлөн гинэ. Чи түүний уурлахыг хараагүй л байхгүй юу? Суумэгээс ч амар шүү. Эгч トゥ хоёрын нэрийг нийлүүлбэл Ромей болно. Үзэгсэлэнтэй ч гэсэн огтхон ч зөөлөн биш. Тэгэд одоо яах вэ? Шүүфэнийг болгож тавих хэрэгтэй гэж юу? Түүнд зүгээр анхааруулга өгье. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Эгч トゥ хоёроос гадна тэр ч бас хэлсэн шүү дээ. Гэж хэлснийхэн дараа баялон өөрийн ирэхгүй уртаар санаа алдав. Өчигдөр салхины нэгдлийн ховор зохион байгуулдаг цуглаан дээр хамгийн хүчирхэг хоёр хүн ирсэн. Бас тэр хоёр хоёулаа адилхан санал тавьсан. Тэр нь Шүүфэнийг салхины нэгдэлд урих. Салхины нэгдлийнх нь дургүй байсан ч энэ хоёр хүчирхэг хүмүүсийн өөдөөс яаж чадах вүлээ? 17 дугаар анги. Танилуд. Сүнслэг ургамлын уул бол 20-т хэсэг. Уул тэр чигтээ олон давхар лацтай. Нисэх чадваргүй л бол уул руу орох хаалгаар нь л орно. Сүнслэг ургамлын уул руу орох 8 хаалга байдаг. Хаалга тус бүрийг настангууд хамгаалдаг. Сүнслэг ургамлын эрлийн үеэр л тэд хаалгыг нээдэг. Энэ үед 8 хаалга зэрэг нээгдэхэд дотоод танхимын таних тэмдэгтээ 100 мянган сурагчид зүг зүгээс орцгоолоо. Сүнслэг ургамлын уулч их нууцлаг юм аа. Шүүфэн сүнслэг ургамлын уулын хаваар тойрон алхаллаа. Түүний харц тэнгэрт тулсан модон дээр буулаа. Тэр анх удаа л ийм үзэгсэлэнтэй мод харж байгаа нь энэ юм. Агаард шингэн уусах цэцэгсийн үнэрч хурц цаасгаад нь нүднийх нь өмнө байх ер бусын үзэгдэл түүнийг гайхшруулав. Шорон сүнсний өвсөө. Гэнэт Шүүфэн нэг хачин ургамал харлаа. 5 инч өндөр 4 навчтай нов ногоон ба бүдэг гэрэлтэж байлаа. Энэ бол доод төвшний шорон сүнсний өвс. Түүнийг ойртохоос ч өмнө шорон сүнсний өвс цугтахаар бэлдэж байв.
Тэрийг харсан Чүфэн огцом харайсан ч нэг алхам хоцорсон юм. Түүнийг ирэх үед шорон сүнсний ургамал аль хэдийн газар малтан доошилж алга болсон байв. Хэднэр үнэхээр сүнслэг чанартай юм байна гэд Чүфэн инээлээ. Яаралгүй эргэн тойрноо шинжиж эхэллээ. Шорон сүнсний өвс газар доогуур зугтдагч тодорхой зайд холдсны дараа ахин газар дээр гарч ирэхийг Чүфэн мэдэж байлаа. Голцоо чигээрээ зугтдаг. Тиймээс Чүфэн хаашаа зугтаж байгааг нь мэдэж байгаа цагт тэднийг барих өөрийнхөө хурданд итгэлтэй байв. Яг энэ үед гэрэл анивдсан шорон сүнсний өвс газар дээр гарч ирлээ. Саяын зугтсан шорон сүнсний ургамал мөн байв. Шорон сүнсний ургамал дөнгөж ил гарвуугүй юу буцаад газар доор орон зугтаж эхлэв. Чүфэн баярлан туул ашигл урагшаа хэд харайгаад гар нь бүргэдийн сарвуу мэд хэлбэрт орон урдаа байх хоосон газар руу атгахыг завдлаа. Чүфэний таамаглаж байснаар түүнийг газарт буухын өмнөхөн шорон сүнсний өвс цухын гарч ирлээ. Гэвч энэ удаа Чүфэн илүү хурдан байсан болохоор түүнд зугтах боломж өгсөнгүй. Чүфэний том гар нь ургамлын мөчрнөөс чанга атгаад газраас суг татан гаргалаа. Шорон сүнсний өвс газраас хөндөрөх үедээ хэнгэрэг хаглам чимээ гаргаж хүчтэй эсэргүүцэж эхлэв. Гэвч түүний эсэргүүцэл удаан үргэлжилсэнгүй. Эцэст нь шорон сүнсний ургамлын гэрэл анивчин хэмжээнд жижигэрч хуруушгил хэмжээтэй болчихов. Энэ үнэхээр хачи юм аа. Сүнслэг ургамал газраас хөндөрөх үедээ сүнслэг чанараа алдаж хэмжээнд жижигэрдэг. Гэхдээ энэ нь хүмүүсийн яриа төдийл байсан. Шорон сүнсний ургамал 5 инч өндөр байж байгаад хагас инч хүрэхгүй жижигхэн болчхоор хэнч хэсэн гайхах байх. Шорон сүнсний ургамлыг хураасныхаа дараа Чүфэн гарын барил авлаа. Түүний дантянд хүчтэй сорох хүч үүсэж гаранд нь байсан шорон сүнсний ургамлыг юу ч үлдээлгүй боловсруулчихав. Энэ чиний шүдний завсрыг ч дүүргэхгүй байна уу? Чүфэн арга ядан инээлээ. Шорон сүнсний ургамал бол доод төвшний сүнслэг ургамал ба дотроо агуулах энерги нь гигэн сүнсний өвснөөс хэд дахин бага байдаг. Тэр тэнгэрийн цахилгаанаа энергиэр дүүргэхийн тулд аимшигтай их ургамал хэрэг болно. Нэгэнт иймээс хойш Чүфэн ойн уулын гүн рүү үргэлжлүүлэн явлаа. Сүнслэг ургамлын уул нь дотоод, дунд, гадаад гэсэн 3 хэсэгт хуваагддаг. Гадаад хэсэгт нь доод төвшний сүнслэг ургамлууд байдаг. Дунд хэсэгт дунд төвшний сүнслэг ургамал, харин дотоод хэсэгт дээд төвшний сүнслэг ургамлууд байдаг. Чүфэний хэрэглэж байсан нь дээд төвшний гэгэн сүнсний өвс. Гэхдээ гэгэн сүнсний ургамал сүнслэг чанартайгаа байхдаа тэмч сайхан эд биш. Тэд хүн харахаараа зугтаж чаддгаас гадна асар их довтлогооны хүчтэй. Цуу яриагаар бол нэг гигэн сүнсний ургамал 6 дугаар төвшний догшин араатантай дүүцдэг гэдэг. Тэгэхээр спиритийн 6 дугаар төвшөнд байхгүй бол ялахгүй гэсэн үг. Тийм ч учраас дотоод хэсгийг хориотой хэсэг гэдэг ба хэдхэн л хүн тийшээ орж зөрхөлдөг. Чүфэн тэр амар ургамлуудыг агнахаар төлөвлөөгүй. Түүний зорилго бол дунд хэсэг. Дунд төвшний сүнслэг ургамал нь тэнгэрийн сүнсний өвс юм. Амд амьдсан яриагаар бол энэ ургамал нь газарт байгаа чигээрээ зугтдаг гэсэн. Бүр үл үзэгдэгч болох чадвартай болохоор барихад их хэцүү. Дотроо агуулах энерги нь гигэн сүнсний өвс шиг их биш ч шорон сүнсний өвсний хажууд хамаагүй илүү юм. Тиймээс Чүфэний зорилго нь тэнгэрийн сүнсний өвс барих байлаа. Тэр үргэлжлүүлэн явахдаа замдаа таарсан нэг шорон сүнсний өвсийг зугтаалгалгүй барьсан юм. Үд болох үеэр тэр дунд хэсэгт ирсэн даруйда нэг тэнгэрийн сүнсний өвс оллоо. Гэвч тэнгэрийн сүнсний өвс үнэхээр гайхмаар байсан юм. Зугтах замаа өөрчлөхөөс гадна үнэхээр алга болдог чадвартай байв. Үл үзэгдэх байдал нь тийм удаан биш ч үнээс нь болж Чүфэн нэлээд үйлээ үзв. Нар баруун зүгт жаргаж эхлэх хүртэл Чүфэн хэдэн 10 тэнгэрийн сүнсний өвс харсан ч нэг их ч барьж чадсангүй. Дунд төвшний сүнслэг ургамалд ялагдж байгаадаа итгэхгүй нэ. Өдөржингөө хөөцөлдсөн ч Чүфэн эрч хүчээр дүүрэн байв.
Ганц түүний ходоод хоржигнох үед л аргагүй эрхэнд зогсож юм идэв. Хоолоо идэх зуур тэр тэнгэрийн сүнсний өвснөөс болж ийм шившигтэй байгаадаа уурлаж заавал тэнгэрийн сүнсний өвсийг барьж боловсруулна гэж тангаргалав. Хэлсэн шүү дээ. Дунд хэсэгт битгий ирээ гэж. Энэ тэнгэрийн сүнсний өвснүүд бол бидний барьж чадах зүйл биш. Хадагтай яарах хэрэггүй дээ. Би тэнгэрийн сүнсний өвсний зугдах хэмнэлийг бараг л ойлгочихсон. Надад ганцхан өдөр өгчих. Би заавал барина гэж амлая. Нэг өдөрт бид гадаад хэсэгт хэдэн шорон сүнсний өвс барьж чадах уу? Чи зүгээр л бидний цагийг өрөөд байна. Яг энэ үед ойгоос хүмүүсийн яриа сонсогдлоо. Дор хаяж 10 хүн ирж байгааг Чүфэн мэдэрлээ. Би ганцаараа үйлээ үзээгүй л юм байна. Чүфэн энийгээд өндийж харалгүй хоолоо томоор хазан идлээ. Хадагтай хардаа тэр Чүфэн юм шиг байна. Гэвч гайхсан болон өгөөдлөөр дүүрэн хоолой сонссон Чүфэн дургүй танилтайгаа учирснаа мэдлээ. Тэр өндийж хартал 10 хүн түүн рүү ширтэж байх юм. Бүгдээрээ танилт царайнууд байв. Тэднийг ахалж явсан залуу охиныг Чүшвэ гэдэг. Тэр Чүфэнээс нэгээр дүү ба үеэлнэ гэж болно. Чүшвэ Чүюэ шиг үзэсгэлэнтэй ээлдэг биш ч өөрийн гэсэн онцгой үзэмжтэй байсан юм. Ялангуяа түүний цасан цагаан арьс нь нэртэйг зогцдог. Гэхдээ тэр Чүчэн Чүзэнтэй адилхан байсан юм. Тэр баг байхын л Чүфэнд дургүй байсан ба дайсан гэж хэлж болно. Чүшвэгийн ард зогсох 10 хүн бүгд Чү овогтойч Чү овгийнх биш юм. Тэд бол Чү овгийн зарц нар. Тэдний эцэг эх нь тодорхой байр суурьтай учраас тэд Азурэ дараагийн сургуульд цуг орсон. Хамгийн инээдтэй нь эдгээр хүмүүс ч бас Чүфэнийг дорд үздэг юм. Өө чи юу, Чүфэн? Эгдүүцсэн хоолой гарсан зүг рүү харвал Чүшвэгийн хажууд зогсох туранхай хүү байв. Чүфэн ч түүнийг таньсан юм. Түүнийг Чүгао гэдэг. Тэр жаахан байхасаа л Чүшвэгийн хажууд сүүдэр шиг нь л дагдаг байсан. Ганц авах юм нь гэвэл тэр зарцч гэлээ түүний авьяас тийм ч муу биш. Тэр Азурэ дараагийн сургуульд Чүшвэтэй хамт орсон. Одоо спиритийн 4-р төвшин. Чүшвэгийн хүмүүсээс Чүгаогийн хүч дээгүр ордог. Тиймээс тэр энэ бүлэг хүмүүсийнхэн толгойлогч нь гэж хэлж болно. Гэхдээ тэр тимч найдвартай биш ээ. Чүшвэ болон бусдыгаа дунд хэсэгт авчирсан нь түүнийг зажлаж чадхаасаа илүү хаздаг хүн гэдгийг илтгэж байсан юм. 18 дугаар анги. Ой доторх орилон. Чи ч гэсэн амжилтгүй яваа бололтой Чүфэн. Бүтэн өдөр өнгөрчхөд байхад хоосон л байна уу? Чүфэний хоосон цүнхийг харсан Чүшвэ ёжиллоо. Тийм гэж үү? Та нар арвуулаа байж надаас дээргүй л харагдаж байна. Чүфэн тэднийг шинжиж байгаад Чүшвэгийн хоосон цүнхийг хараад ёжлов. Чүвэйг юугаа бодож байсныг ойлгох юм алгаа. 10 арчаагүй хүнийг нэг баг болгоод дунд хэсэг рүү явуулж л байдаг. Та нар энд зугаалах гэж ирсэн юм уу? Хангалттай хоол унд байгаа мó? Битгий димэр. Чүфэний үгийг сонссон Чүшвэ их уурлаа. Ёсон зарц ч муухан ашлав. Ялангуяа Чүгао. Тэр Чүфэнийг чижлээд орилов. Ахаад манай залуу авхаатай хүндэтгэлгүй харьцах юм бол тахир дутуу болгоно шүү. Чадах юм бол тэгэлдэ. Чүфэн Чүгао руу бассан янзтай ширтээд үргэлжлүүлэн хоолоо идлээ. Чадахгүй гэж бодоо юу? Чүгао өгөө хэлж дуусаад шууд Чүфэн рүү дайрлаа. Түүний хөл доор салхи эргэлдэн босож том харайлаа. Тэр спиритийн 4-р төвшний хүчийг бүрэн гаргасан юм. Гэвч Чүгао Чүфэнд ойртох үед Чүфэн өндийж харах үед мөс мэт хүйтэн харцсан Чүгаогийн нүд рүү хутгаар дүрх мэт болов. Яг энэ мөчөд Чүгао байрандаа зогсоод 2 алхам ухарлаа. Чүфэнтэй харц тулгарсан даруйда тэр хоорондын хүчний ялгаагаа мэдэрсэн юм. Энэ нь Чүгаогийн нуруугаар хүйтэн хөлс цувуулав. Өмнө нь түүнд ийм мэдрэмж төрүүлдэг байсан хүн нь асар хүчтэй, аимшигтай хүн байсан болохоор ч тэр их сандарлаа. Бас тэр дотоод танхимд ороод удаагүй спиритийн 4-р төвшний Чүфэнээс ийм мэдрэмж авч байгаадаа итгэж чадахгүй байв.
Шүлсээ залгилсныхаа дараа Чүгаав эргэж хараадаггүй эхлэв. Энэ үйлдэл нь Чүшвэ болон бусдыг яахаа мэдхэ болоход хүргэв. Тэр тулалдалгүйгээр яагаад буцаад хүрээд ирэв? Арай л ичмээр биш үү? Хэрвээ тэд Чүгаавг Чүфэний харцнаас нь айснаасаа болж зугтсан гэдгийг мэдвэл нүүр хийх газаргүй болох биз? Чүгаав яасан бэ? Чүшвэ ууртайгаар хашгирлаа. Авхай би Чүгаав юу гэхээ мэдэхгүй байв. Арчаагүй шар. Чүгаавгийн сул дорой байдлыг харсан Чүшвэ уурандаа шүдээ зуухаас өөр юу хийхээ мэдэхгүй байв. Эцэст нь ууртайгаар хэллээ. Чүфэн чи овоо том болж жаахан байхдаа хонфэд зодуулж байснаа мартаа юу? Чамд анхааруулахад чүү овогт хизээч очихгүй байсан чинь дээр шүү. Үгүй бол чамайг ахаад хонфэээр зодуулна гэж мэдэрээ. Чүшвэгийн үгийг сонссон Чүфэн гэнэт хоёр гараа атгатал түүний гарт байсан мах тоос болон замхрав. Түүнийг тойрон салхи босон хуйларч Чүшвэ болон тэр хэдийг хойшин түлхсээр байв. Чүгаав хүртэл эсэргүүцэж чадахгүй байлаа. Чүхонфэ бол Чүфэнийг асар их доромжилсан хүн. Чүфэн 8 настай байхдаа 10 настай Хонфэд босож чадахгүй болтлоо зодуулсан тэр үеийг хизээч мартахгүй. Чүфэн хагас сар хэвтэрт байсан. Хамгийн чухал нь Чүгуйу тэрийг мэдээд Хонфэ дээр очиход Чүгуйу хүртэл маш хүнд зодуулсан. Энэ бүхэн Чүфэний зүрхэнд өргөс болон үлдсэн. Сугалж авахгүй л бол түүнийг зовоосоор байх өргөс. Чүфэн удаанаар толгоогоо өндийлгөөд хүчрхэг хуйтан аавра нүднээс нь ялгарч Чүшвэд хандан маш хүйтнээр хэлв. Чүшвэ, намайг энэ жилийн овгийн цуглаан дээр очих үед өвдөг сөхрөөд уучлалт гуйх бүх бэлтгэлээ базаасан байгаарай гэж тэр Чүхонфэд хэлээрээ. Харин одоо нүднээс талд орохгүй бол харамсаад барахааргүй болгоно шүү. Хэрвээ тэд өөр нөхцөлд байсан бол Чүшвэ гарцаагүй хариу хэрэлдэх байсан биз? Гэхдээ одоо түүнд хариулагч зориг байхгүй байв. Чүфэнээс ялгарч байгаа аавра түүний хөлийг сулдааж биеийн чичиргэж байлаа. Энэ бүхнийг айдас гэдгийг тэр сайн мэдэж байв. Чүшвэ тэрхэд явсны дараа Чүфэн юмнуудаа багцлаад үргэлжлүүлэн хайгуулаа эхэллээ. Чүхонфэг зүгээр нэг тарган хонь биш гэдгийг тэр сайн мэднэ. Тэр Чү овог дотор шилдэг тулаанчаас гадна Чүгуйутэй энэ тэнцүү байдаг. Чүхонфэ бол Чү овгийнх. Чүгуйугээс гадна цорын ганц өөр нэгдүгээр зэрэглэлийн сургуульд орсон хүн. Нэгдүгээр зэрэглэлийн сургуульд элсэн нь түүний тулааны урлагт ямар авьяастайг илэрхийлсэн юм. Чүхонфэ сургуульд элснээс хойш Чү овогт ирээгүй болохоор хэнч түүнийг хэрэг хүчтэй болсныг мэдэхгүй. Гэхдээ энэ жил Чүхонфэ эргэж ирнэ гэдгийг Чүфэн мэдэж байлаа. Учир нь түүний аавч бас овгийн ахлахад нэр дэвшиж байгаа. Чүхонфэгийн авьяасын хувьд гэвэл тэр спиритийн 6 дугаар төвшөнд ороогүй байсан ч зоолттой 5 дугаар төвшөнд байх учраас Чүфэн хурдан хүчээ нэмж 5 дугаар төвшөнд орох хэрэгтэй байлаа. Надад битгий хүр. Чүфэнийг холдохоос өмнө ойгоос орилон сонсогдлоо. Энэ орилон нь Чүшвэгийнх байсан юм. Энэ үед Чүфэн хөмсгөө зангидаад хэсэг эргэлзсний дараа орилон гарсан зүг рүү явлаа. Энэ үед ойн гүний модгүй хэсэг талбай дээр төвчшгүй зүйл өрнөж байв. Чүгаав болон нөгөө хэдэн айснаасаа болж хөл дээрэж тогтохгүй байв. Талбайн гол хэсэгт 3 эрэгтэй Чүшвэгээр тоглож байв. Энэ 3-ыг харахад 20 гарсан настай ба бараан царайтай хүмүүс байв. Гэхдээ тэдний нуруунд дээр хар сэлэн байсан нь тэднийг сэлмийн нэгдлийн гишүүд гэдгийг илтгэж байлаа. Дүү минь айх хэрэггүй дээ. Бид муу зүйл санаагүй шүү. Зүгээр л чамтай жаахан ярилцах гэсэн юм. Нүрээрээ дүүрэн сэвхтэй нэг нь Чүшвэгийн нэл ягаан хувцснаас чангааж байв. Чүшвэгийн нөгөө ханцуу нь аль хэдийн урагдан тасарсан харагдана. Яасан ч сайхан цагаан арьстай юм. Би иймэрхүү зөөлөн огтд дуртай. Нөгөө хоёр нь ч бас Чүшвэгийн биеийг ээлж таалан зогсно. Тэдний нүд нь бүлтгнэж, шүлс нь урсах шахан байв. Бид чинь нэг сургуулийнх, настангууд энэ үйлдэлийг чинь мэдээд та нарыг шийтгэхээс айхгүй байна уу?
Чүүшвэгийн царай нь айдсаар дүүрч димэл эсэргүүцхийн зэрэгцээ нулимс унгаана. Дүү минь бид чамайг хамгаалж байна. Настангуудад биднийг магтах зав байхгүй байхад яагаад шийтгэн гэж? Тийм шүү. Тэдэн шиг арчаагүй юмнуудыг дагаж явбал аюултай. Биднийг дагах юм бол хамаагүй дээр. Бас эрэл дуусах үед чамд шагнал өгье. Харанхуй шөнө болох үед энэ гурав их ганцаардаж байгаад Чүүшвэг олж харсан. Юу гэж энэ боломжийг зүгээр өнгөрөөх вдэ? Ах нараа, гуй, манай авахыг явуулчих л да. Чүүгаав чичрэнгээ гуйлаа. Түүнийг үгээ дуусгахаас өмнө Сэлмэ нэгдлийн нэг гишүүн нь Сэлмэ суглаад Чүүгаав руу далалтал хүчтэй салхи Чүүгаавыг чиглэн нэсв. Хүчтэй салхи ирэх үед Чүүгаавгийн цээжин дээр том шарах үүсэн өвдөг дээрээ сөхрөн унлаа. Спиритийн 5 дугаар төвшин. Энийг харсан Чүүгаавгийн хэд айсандаа хойш ухарцгаав. Чүүгаавыг Сэлмийн салхи ашиглан ганц дайралтаар ялсан нь гарцаагүй спиритийн 5 дугаар төвшин гэсэн үг.